Монголчууд бидний нүүдэлчин ард түмэн. Хот суурин газрыг харьцангуй сүүл үеэс бий болгож сууршиж ирсэн бөгөөд Монгол улсын хотчлтын төв 400 хүрэхгүй жилээр тоологдож, орон сууцны барилгын хөгжил нь сүүлийн 70 орчим жилээр явагдаж байна. Харин эдгээр Улаанбаатар хот асар хурдцтай өргөжин тэлж, барилга байгууламж, техник технологи, нийгмийн эдийн засгийн эрчимтэй хөгжил нь Улаанбаатар хотын газар нутгийн хэмжээг анх төлөвлөснөөс нь даруй 30 дахин том нутаг дэвсгэртэй болгосон. Гэхдээ энэ хөгжил хэд их төвлөрөл нь зарим талаараа Улаанбаатар хотын өмнө тулгамдсан олон асуудлыг дагуулж байна. Өөрөөр хэлбэл хүн амын бараг талаас илүү хувийн төвлөрсөн ч жилээс жилд шилжин эргэсдийн тоо нэмэгдэж төлөвлөгдөөгүй суурьшлын бүсийг тэлсээр байгаа оршин суугчдын өсөлтийг нийгмийн үйлчилгээ дэд бүтцийн хурд нь гүйцэхгүй байгаа юм. Хөдөө орон нутгийн иргэд ажил хөдөлмөр эрхлэх, амьдрал ахуйг сайжруулах боломж Улаанбаатарт арай илүү гэж үздэг бөгөөд төвлөрсөн эрүүл мэнд, боловсрол, ажлын байр, төрөөс иргэн бүрт 0.7 газар өмчлүүлэх эрх гээд олон нөхцлүүд хот руу зорин ирэх гол шалтгаан болдгоо. Гэвч тэдний олонх нь дэд бүтц муутай хотын захын гэр хороолт суурьшин, цэвэр ус, эрүүл ахуй, зам харилцаа, нийтийн тээвэр, цахилгаан эрчим хүчний хангамж, сургууль цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн дэд бүтц тутмаг агаар хөрсний бохирдол ихтэй хүндэтгэн орчинд амьдарч байгаа нь эдгээр иргэдэд нийгмийн суурь үйлчлэгийг хүртээмжтэй тэгш хүргэх зүй ёсны шаардлага байгааг харуулах боллоо. Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Азийн сан 2012 оноос засаглалыг шинчлэх, мөн гэр хороолдох төрийн үйлчлэгийг сайжруулах гол түлхүүр ажлууд дээр хамтран ажилласаар ирсэн бөгөөд энэхүү хамтын ажиллагааны 2 дахь шатны үргэлжлэл болох хотын засаглалыг сайжруулахын төслийг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр хамтран хэрэгжүүлж байна. Хотын засаглалыг сайжруулах төсөл нь иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах бодлогыг дэмжих ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхээс гадна нийслэлийн төрийн албан хаагчдыг чадваржуулах чиглэлээр Улаанбаатар хотын 9 дүүрэг гэр хорооллын 87 хороодод хэрэгжиж байгаа юм. Хотын засаглалыг сайжруулах төсөл нь иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөлтийг дэмжин, орон нутгийн хөгжлийн сангийн хэлэлцүүлэгт иргэдийн бодит оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна. Уг ажлын хүрээнд төслийн зүгээс хийсэн нэг томоохон ажил бол нийслэлийн хороодын байр зүүн зургал бүхий манай хорооцыг имэн сайт юм. Газар зүйн мэдээллийн системийг ашиглан орон нутгийн хөгжлийн сангийн бүх гэр хороодод хэрэгжсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газрын зураглал, нэгдсэн мэдээллийг гаргахаас гадна тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эцэг их, орлого багтай нийгмийн эмзэг үлгийн суурьшил, нэгтгэрчлийг харуулсан судалгаа, зураглалыг хийж гүйцэтгэлээ. Одоогоор энэхүү ажил гэр хорооллын 87 хороонд хэрэгжсэн бөгөөд эдгээр зураглалуудыг тоо баримтад суурилсан нийгмийн бүлэг бүрийн төлөөллийг оролцуулж төсвийн шийдвэрийг илүү бодиттой гаргахад ашиглахаар төлөвлөж байна. Хотын засаглалыг сайжруулах төсөл нь нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчлэгийг хэрхэн үр дүнтэй, шат дамжлага багтаагаар хороо дүүрэгт байршуулж төвлөрлийг сааруулах үйл ажиллагааны судалгаа, шинжилгээний ажлуудыг хувийн хөгжлийн байгууллагуудын тусламжтайгаар хийж гүйцэтгэж байна. 2017 онд хотын захиргаанаас төрийн үйлчлэгээний төлөвлөлийг бууруулах ажлын хэсгийг байгуулж, иргэдийн дунд хамгийн их эрэлт хэрэгцээтэй гэж тодорхойлогдсон 14 үйлчлэгийг сонгож, эдгээр үйлчлэгээний өнөөгийн шат амжилтыг илүү оновчтой болгох аргачлалыг боловсруулсан явдал юм. Уг үйл ажиллагаатай холбоотой онол практикийн сургалтыг зохион байгуулж, нийслэлийн засаг даргын тамгын газар болон нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагуудын оролцоотойгоор дахин нэг боловсронгүй болгож, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх туршилтын төлөвлөгөөг гарган 2018 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
нийслэлийн засаг даргын тамгын газрын төрийн албан хаагчдад зориулсан чадварыг бэхжүүлэх хөтөлбөр сургалтыг боловсруулж олон нийтэд мэрэгжлийн түвшинд үйлчлэгээ үзүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор төслийн зүгээс шат дараалсан сургалтуудыг зохион байгуулсан. Энэ хүрээнд нийслэлийн засаг даргын тамгын газар удирдлагын академийн хамтраад төрийн албан хаагчдын чадварыг нэмэгдүүлэх сургалтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх замаар цаашдаа институцийн түвшинд хүрэхээр зорин ажиллаж байна. Мөн иргэдтэй хамгийн ойр ажилдаг хорооны засаг дарга, нийгмийн ажилтан, зохион байгуулагч, амжиргааг дэмжих зөвлөлийн гишүүд болон хэсгийн ахлагч нар зориулсан сургалтыг нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн 152 хороонд амжилттай зохион байгууллаа. Сургалтанд зориулж 54 сургагч багшийг бэлтгэн энэхүү чадварчуулах сургалтыг цаашдаа үе шаттайгаар явуулахаар төлөвлөсөн. Хотын засаглалыг сайжруулах төсөл нь нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн захиргааны албан хаагчдын чадварыг бэхжүүлэх сургалтын төвийг нээсэн. Энэхүү төв нь компьютер, сургалтын тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд төрийн албан хаагчдад зориулсан чиглэл өгөх, чадвар бэхжүүлэх сургалтыг тасралтгүй явуулах үндсэн чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн иргэдийн оролцоотой амьдрах орчны сургалалд агуулгадах мэдээллийг байнга шинжлэх, орон нутгийн дэд бүтцийн төлөвлөгөөг илүү үр дүнтэй төлөвлөх үүднээс Google Earth нээлттэй программыг ашиглах замаар манай хороо цэг эмээн цахим сайтын мэдээллийг шинжлэх сургалтыг хорооны зохион байгуулагчид, дүүргийн орон нутгийн хөгжлийн сан хариуцсан мэрэгчдүүдэд зориулан зохион байгууллаа. Ийхүү иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөлтийг бий болгож, иргэд өөрсдөө тулгарсан асуудлаа бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад илүү хялбар, үр дүнтэй аргаар хүргэснээр төрийн зүгээс зөв төлөвлөлт, зөв хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэх юм. Мөн нийслэлийн нутгийн захиргааны шат чадны байгууллагуудын албан хаагчдын чадварыг бэхжүүлж, иж бүрэн сургалтын тогтолцоо, гарын явуулгыг бий болгосноор сургалтыг цаашдаа үе шаттай системтэй явуулах, институцийн түвшинд хүрэх нөхцөлийг бүрдүүллээ. Үүнээс гадна төвлөрлийг сааруулах бодлогыг тууштай баримталж, төрийн үйлчлэгээний шат амжилтыг оновчтой, анхан шатны нэгж буюу хорооноос үзүүлдэг болсноор үйлчлэгээ үзүүлэгч байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, бүтээмж нь сайжрахын зэрэгцээ, иргэдийн цаг зав, зардлыг хэмнэх ач холбогдолтой бөгөөд төрийн үйлчлэгээг чирэгдэлгүй шууд хүргэх боломжтой болно. Хөдөө орон нутгуудаас олон айл өрхүүд Улаанбаатар хотыг чиглэн шилжин ирсээр байгаач Монгол улсын хотын засаглал, хурдцтай хотчлтын талаар ойлголтоо өөрчлөх, үүнд дасан зохицох тохиромжтой арга хэмжээнүүдийг авах нь улс орны ирээдүйн хөгжилд маш чухал асуудал юм.